За сайн байцгаана уу? Сонсогдож байна уу манайхаа? За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. За тэгээд Солонгос улсаас та бүхэндээ мэдчилж байна. За өнгөрсөн бид бүхний хийсэн нэхний лайв маань маш өөр өөртөө лайв болсон. За тэгээд үзэж байгаа хүмүүс байвал дуун сонсогдож байна гэдэг бүгдээр мессеж явуулаад гараа. Сонсогч тийм. Маш өөр өөртөө лайв болсон. За сонсогч байна. За тэгээд хүмүүс маань ороод ирээд жоохон цуглаад ирэнгүүт нь өнөөдрийн лайва эхлүүлье. За нэг 2 минут бүгдөө бүртгэчихье. Тэгээ 2 минут бөөндөө яг цуглараад тэг яг ингээд ороод эхлэнгүүт яг ярилцах гол асуудал сэдвээ бас хэлцгээе одоо. За бүгдээ хай гэдээ ороод ирж байна. Эхнээсээ дуун зүгээр сонсогдож байна гэж байна. Баасан сар мөрөн. Урнаа. Ингл. За. Энэ юу ажиллаж байгаа юм. За тийм шийдэлж байна. За тэгээд амралтын өдөр сайхан биз дээ. Ингээд бид бүхний 2 дахь лайв маань одоо эхэлж байна. Өнөөдөр хамлсан ёсороо 6 сарын 4-ний өдөр 10 цагаас лайвыг эхлүүлж байна. За тэгээд ерөнхийдөө эхэлэх үү. За тэгээ 21 хүн үзсэн байна. 20 хүмүүс үзсэн байна одоо. 20 хүмүүсүүдээ хүлээлгээд яах вэ? За өнгөрсөн 1-р лайваар болохоор бүгд найрамдах Солонгос улс руу Монгол улсаас бүгд найрамдах Солонгос улс руу зорчих билетний үн маш үнэтэй байна. Тэр асуудлаар бид нэр энэхүү лайваа эхлүүлсэн. За тэгээд энэхүү лайваар өнгөрсөн лайваараа билетний үнийг 400,000 вон болгож өгөөч гэсэн сэдвийн дор бид бүхэн лайваа эхлүүлсэн байгаа. За тэр одоо эхний лайвын талаарх за сэтгэгдэл за тэгээд мөн хийсэн ажил гэдэг юм юу гэдэг. Тэгээ мөн дүгнэлтийн талаар ярил. Тэгээ 2017 оны 5 сарын 25-нд бидэд одоо Мятын онгоцны билет буюу Улаанбаатараас Сөүлээс Улаанбаатарын одоо 2 талын онгоцны билетийн үнийг 400,000 вон болгооч гэдэг сэдвийн хүрээнд эхний лайвыг хийсэн байгаа. Лайвынхаа хүрээнд болохоор 2 ажлыг хийцгээе, бүгдээрээ хамтдаа шүү, хамтдаа хийцгээе гэдэг уриалга өгсөн байгаа. За энэ ажил маань болохоор Facebook нүүр зургаараа одоо эсэргүүцлээ илэрхийлцгээе гэдэг одоо ажлыг хийсэн. Тэгээд дийлэнх одоо дэмжиж буй хүмүүс маань өөрийнхөө профайл зургийг бол одоо Мят одоо 400,000 вон болгооч гэдэг зургаар солисон байгаа. За хоёр дахь ажил маань болохоор Монголын телевизүүдтэй хамтраад удирдах түвшний хүмүүс зориулсан мэдээлэл бэлдэх гэсэн юм ажлыг хийсэн. Тэгээ ESPN телевиз, TV8 телевизтэй хамтраад бас мэдээлэл бэлдсэн байна. Тэгээд ESPN TV-гээр бэлдсэн мэдээлэл бол Facebook орчимд бол 1200 лайк аваад 246 коммент ирээд за 1000 орчим шеэр авсан. За нийт бол 127,000 хүн үзсэн байна. Тэгээд дийлэнх хүмүүс маань дэмжиж байна. Энэ бол одоо бүгд найрамдах Солонгос улс болон гадаадд байгаа монголчуудын яг тулгамдж буй асуудал байна гэж бас дэмжиж бас хүмүүсийн комментуудыг бас тоймлож авч үзэж Брангуулсны нийт нэг одоо манай анхны лайваар бол лайк нь бол 981 лайк тарж за коммент бол 820 орчим коммент ирсэн. За шеэр нь бол 252 шеэр ирсэн байна. Тэгээ нийт 34,000 хүн үзсэн байна. За нийт 820 комментийн 80 орчим хувь нь бол бүгдөө дэмжиж байна гэж хүмүүс бол сэтгэлээ илэрхийлсэн байна гэж үзэж байна. Тэгээд нийтдээ бол энэ бол бүгд одоо тулгамдж буй асуудал байна гэж харж байгаа. Тэгээд энэ юу гэдгийг профайл зургаас бид бүхэн солилцоосон. Тэгээд энэ солилцсны хүрээнд бас гадаадын одоо хэлийн чандад байгаа бас Япон улсад байгаа одоо хүмүүс маань бас өөрсдийн одоо бас билетийн үн маань бас өндөр байна. Солонгост ийм одоо хөдөлгөөн өрнөж байгаа юм байна. Бид бүхэн ч гэсэн бас яагаад ийм үнэтэйгээр Монголоос одоо Япон улс руу зорчих ёстой вэ гэсэн одоо юу гэдэг нэлийн шүүмжлүүд бол явж илээ Японы сайтуудаар дотоод яг. Яг тэрнийхээ өрөөнд ч гэсэн одоо бид бүхний профайл зураг өөрчлөгдөд байгаатай холбоотой яг адилхан тийм зүйлээр яг профайлаа өөрчлөөд яваад байгаа юм байлээ. Яг одоо бол
Тэгэхээр бас юу гэдэг нь Facebook, сошиал ертөнд юунд бид бүхэн бас тодорхой хэмжээний нөлөөлөл үзүүлж чадж байгаа юм байна. За тэгээд бид бүхнийг бас дэмжиж байгаа маш олон хүмүүс байгаа юм байна. Хамтраад бас хийх бас боломжтой байна гэдгийг бас эндээс бас харж байгаа гэсэн үг. Тэгээ яг хуу бас нийгмийг бас түүчилж яваа нэлээ мэдлэг боловсралтай сэхэтэн хүмүүсийн одоо Твиттерт жиргсэн жиргээг бас уншихад бол дефакто жаргал сайхан бол хүн бохин одоо мэддэг монголчуудын одоо асуудлыг бас одоо нээж одоо бас ийм асуудал байна, энэ гарцсан ийм байна гэж бас дефакто жаргал сайхан маань бол хэлдэг байгаа. Тэгвэл одоо жаргал сайхангаа бол мэдээж одоо аашаа одоо өөр одоо агаарын тээврийн компанийг оруулах юм бол энэ билетийн үн өргөж $300 доош хэмжээнд хүрэх боломжтой гэж өөрийн бас байр суурийг илэрхийлсэн байлээ. Гэхдээ бидний нэгдэх одоо зорилго бол зүгээр энэ төр засгийн одоо монопол, тэр нууц гэрээ, тэр одоо маф одоо ажиллагааг бол бид бүхэн бол энэхүү ганцхан бид бүхний одоо дуу хоолой бол зогсооход бол одоо арай бол бэлэн биш. Гэвч бид бүхний бол гол зорилго бол эхний ээлжиндээ ядаа 400,000 вон болгох тэр аргачлалыг тэр одоо гарцыг бүгдөө хайцгаая. Эхний ээлжиндээ үнэ хямдруулчихаа. Дараад нь бол тэр өөр агаарын тээврийн компани ороод давхар одоо өөрсөлдөөн дундаас үйлчилгээ чанар үнийн хувьд одоо өөрчлөгдөх байхаа гэж бодож байна. Тэр өмнөх бол SBN телевизтэй болол хамтарч ажиллаж байхад SBN телевиз, TV8 телевиз маань болохоор одоо зам тээвэр хөгжлийн яамны дэд сайд цогтгэрэл дэд сайдаас бас яриа авсан байлээ. Цогтгэрэл дэд сайд маань болохоор 6 сарын 28-29-нд Солонгосын одоо тэр тухайн агаарын тээврийн мэрэгчлэлтэн тухайн хүмүүстэй уулзаж энэ одоо зам тээвэр одоо хөгжлийн одоо харилцааны одоо яамны тулгамдж буй асуудал бол энэ одоо мятын үйлчлэгээ мөн бас үнийн асуудал байгаа. Энийг бол шийдэх бид бүхэн шийдэхээр бас ажиллаж байна. За мөн холбогдох хүмүүстэй нэлээд уулзсан гэдэг өөрөөсөө бас тэр дэд сайд маань бол бас мэдээлэлээ бид бүхэн рүү бас шеэрлээ. Та хэд ч гэсэн гадаадд байгаа монголчуудад энэхүү мэдээллийг дамжуулаарай гэд цогтгэрэл сайд бас хэлсэн байгаа. Гэхдээ цогтгэрэл сайдыг бид бүхэн хараад дугуй суугаад байх боломжгүй. Бид бүхэн энэ асуудлыг шийдэгдтэл өөрсдийн дуу хоолой үзэл бодлоо за мөн арга одоо үе шаттай арга хэмжээг бас авч хэрэгжүүлж өөрсдийгөө бас байгаа ард түмэн чинь бас хөдөлгөөнтэй ард түмэн гэдгийг бас мэдрүүлэх хэрэгтэй бахаа гэж бодож байгаа. Тийм. За тэгээд өөр нэг үүч байна. Ярих хоёлоо нийт судалгаагаа. За. Тийм. Тэгээд ер нь яг одоо өнөөдрийн яг ярилцах хэлцэх асуудал маань яг гол нь юу вэ гэхээр ерөнхийдөө Монголоос Солонгос улс руу зорчиж байгаа иргэдийн маань дийлэх иргэдийн маань за юу гэдгийг хэд орчим хувь нь одоо юу гэдгийг гэрээд ажилчид хэд орчим хувь маань 3 сарын хүмүүс за тэгээд яг энэ олон хүмүүсүүд дундаас хамгийн их жилд нааш цаашаа зорчиж байгаа хүмүүсүүд нь хин юм бэ гэсэн асуудлаар тэр хүмүүстээр хамгийн их одоо плед худалдаж авдаг, хамгийн их пледээ хойшлуулдаг, буцаадаг, тийм их одоо хөндөрлөл үүсдэг учраас тэр яг хүмүүсүүд нь яг ямар хүмүүс байд юм болов? Тэгээд 2016 оны статистикийн одоо тэр бүгд найрамдах Солонгос улсын одоо статистикийн тоо баримтыг ингээ авч үзэж байхад орон орны иргэдийн одоо оршин суугаа хүмүүсийн визнийхээ англиар нь гаргаад бас тоог гаргацсан байдаг юм лээ. Тэгээд яг уу дийлэнх одоо их тоог эзэлж буй одоо дөрвөн одоо салбарыг бид бүхэн авч үзсэн байгаа. Нэгт одоо оюутан, хоёрт гэрээт ажилчид, гуравт болохоор дагалдангийн визтэй хүмүүс байнга одоо ирж ичдэг, онгоцоор үйлчлүүлдэг. За дөрөвт нь болохоор 3 сарын одоо аялагчид гэж авч үзсэн байгаа. Тэгээд хамгийн их аялж буй одоо аялагчид бол 3 сарын аялагчид 12,929 хүн одоо 2016 оны байдлаар ирсэн байна. Тэгэхээр одоо жилдээ одоо нэг л удаа гэсэн үг. Тийм статистик нэг л удаагийнх нь гэсэн үг. Тийм статистикийн тоо баримтаар бол одоо ирж очсон одоо хүмүүсийн одоо тоо гэж гарч ирсэн байна. За оюутан бол 6,117 оюутан одоогийн байдлаар 16 оныгийн байдлаар бол байгаа юм байна. За гэрээт ажилчид бол 6,686. За дагалдангийн визтэй хүмүүс бол 2,549 хүн байна. Тэгэхээр одоо энэ 3 сараар ирж байгаа хүмүүс бол 10 гаруй мянган хүн бол байгаа юм байна шүү. Тэгэхээр одоо энэ 3 сарын хүмүүсийн маань ч гэсэн ер нь эдийн засаг их ашигт бол энэ Мят компани бас билетийн үнийн асуудал бол маш их
асуудал болж байна. За тэгээд өнгөрсөн лайваар бол ирсэн комментуудыг ерөөхдөө судлаад хараад үзэхэд бол энэ онгоцныхоо билетийн үнийг одоо буцах өдрөө бол товлоогоо тавиулчаад ирчихэнгүүт дараагийнхаа одоо буцах өдрөө ингээд товлох гэхлээр нэмэлт ингээд торгуул өндөр хэмжээний одоо торгуул буюу мөнгө их төлөөд байна. Энийг та хэд бас яриач гэж бас санал болгож их коммент ирсэн байлээ. Бүгдийн одоо нислэгээ өөрчлөхийн тулд одоо бараг л 100 жилийн хөлс маягаар мөнгө төлж нислэгийнхаа одоо өдрийг хойшлуулдаг гэсэн коммент бол маш их орж ирсэн байлээ. За тэгээд энэ талаар бас хүмүүс бас цааш одоо юу гэдэг өдөрдох одоо албан хүмүүст нь тушаалтан хүмүүст нь мэдээлээч ийм зүйлийг одоо цааш нь түгээгээд хүргээч гэсэн байдлаар комментууд их ирсэн байлээ. За одоо комментуудаас Калин засгийн газартай гэрээ хийчихсэн. Давуу эрэхтэй байгаа болохоор мят ойролцоон тогтоох байхаа. Энэ талаар судалсан уу гэж байна. Тий, наадсан болохоор тэр одоо Монгол Ардын нам гараад тэгээд тэр зам дээр хөгжлийн яамны одоо дид сайт тэр цогтгэрл одоо өөрөө хэлсэн. Энэ одоо манай яамны тулгамдж буй асуудлаа гэж өөрөө бол өөрийнхөө байр суурийг хэлсэн байгаа. Тэгээд тэр хүн маань бол энэ асуудлыг шийдэж өгнө гэсэн байгаа. Тэгээд яг шийдэж өгөх эсхийг нь бол бид бүхэн бас хараад хүлээгээ суужээ. За мөн бас давхар ингээд өөрсдийн бас дуу хоолойгоо байнга одоо тогтмол илэрхийлж авахгүй болохгүй. За энэ та яг түүн шиг шоутай давхцаад хийчихлээ 2 огны лайв. За бид бүхэн одоо яг хэлсэн амлсан ёсоор ерөнхийдөө бол цаг ажиллаа төлөвлөөд тэгээ хийсний албан юу гэдэг хэлснийхэн дагуу лайва хийж авч байгаа учраас юу гэдэг яг түүн шиг шоунаас болж хойшлуулах гэсэн асуудал бол байхгүй. Энэ бол бид бүхний чин одоо юу гэдэг хүсэл тэмүүлэл тулгамдж буй асуудал учраас одоо цагийг хойшлуулах ямар ч боломжгүй. Гэхдээ юу гэдгийг одоо үзэж байгаа хүн болгонд бас баярлалаа. Чин сэтгэлээсээ бас дэмжиж байгаа талархаж байна гэж бас дамжуулъя. За тэгээ бас бид бүхэн одоо бас бус хүмүүсээс бас судалгаа авсан байгаа. За эйжентэд бас ажилтдаг хүмүүсээс бас судалгаа авсан байгаа. Мятын одоо билет борлуулалтын одоо төвд ажилтдаг бас хүмүүсээс ерөнхий мэдээллүүдийг авч зэгцэлсэн байгаа. Тэгээд зарим хүмүүс маань ч гэсэн яг уу Монгол улс руу бол аялах байгаа хүмүүс бол одоо Америкаас ч юм уу өөр улсаас ирэх байгаа хүмүүс бол заавалчгүй Корей тий Солонгос улсаар дамжин ирж өнгөрдөг болохоор энэ билетийн одоо хомсдол бол их гардгаа гэж бидний тайлбар бас мэдээлэл өгсөн байгаа. За тэр аялагч ирж байгаа хүмүүс маань болохоор анх зарлж байгаа буюу одоо жилийн өмнөөс аялахаар төлөвлөсөн хүмүүс маань бол ирж одоо мятаар дамжин өнгөрөх одоо тэр билетээ авдаг учраас тэр суудл одоо байхгүй болох одоо билет хомсдох. За тэгээд билет одоо хомсдох юм бол бид бүхэн одоо дараад нэг үнэ ингээ баг багаар нэмээ явчихдгаа гэж бас нэмэлт тайлбар өгсөн байгаа. Бид бүхэн яг ингээ хүмүүсийн яг тухайн салбарын чиглэлд ажиллаж байгаа хүмүүсээс тодорхой мэдээлэл аваад та бүхэндээ бас мэрэх хүрэх ийм бас ажлуудыг хийж байгаа. За дараа 7 хоногт хоёлоо яг ямар ажил хийж байгаа вэ? Зүгээр ингэж яриад ингээ өнгөрөх хөлөө. Эсвэл бол энэ үзэж байгаа хүмүүс зүгээр юм мэдээлэл өгөөд өнгөрөх хөлөө. Яг ерөнхий өнөөдрийн лайвын гол онцлог нь юу вэ? Тэгээ ер нь бол юу гэдэг юм энэхүү лайваар мэдээж хэрэг тодорхой асуудлыг бид бүхэн бас дэвшүүлээд тэрийг шийдэхийн төлөө явж байгаа. Тийм учраас хүн болгоны бас хүчин чармаалт их байгаа гэсэн. Тэгээд лайв болгон дээр тодорхой хэмжээний ажил хуваарлж аваад за юу гэдэг нэгээс 2 ажлыг дараа 7 хоногт энэ ажлыг дараа 7 хоногт ингэж бид хоёр хийлээ. Та бүхэнтэйгээ нэгдэж ингэж хийлээ гэсэн ийм үр дүнтэй ажлуудыг төр засгийнхан болон удирдах албан тушаалтан хүмүүст бас хүргэх гол зорилго байгаамаа. Тийм учраас за өнгөрсөн 7 хоногийн ажлыг саяхан бол манай залуу маань тайлбарлалаа. За тэгээ дараагийн 7 хоногийн ажил болохоор бүгд найрамдах Монгол улсаас бүгд найрамдах Солонгос улс руу зорчих билетийг 400,000 вон болгосноор ард иргэд бидэнд ер нь ямар ашиг тустай юм бэ гэсэн нийтлэл. Тий, ер нь бол бичих нэг юм 2 ажлыг гэсэн. Тий, 2 ажлыг ерөөхдөө хийцгээе гэж үзээд байгаа. Тэгэхээр гол нь юу вэ гэхээр бид бүхэн
бүгд найрамдах Солонгос улс руу их хэмжээгээр одоо монголчууд маань ажил хөдөлмөр хийхээр ирж байна. За 3 сарынхан ч маань ирж байна. Та бүхний яг ажиллаад одоо зарим оюутнууд ч гэсэн хэлсэн шүү дээ. Бүгд ингээд хүч хөдөлмөрөө туслуулан байж олсон мөнгөө нэг суудлаа тавиулах, суудлаа солиулахад дийлэнх мөнгөө өгч гинөө. Мөн одоо 3 цаг нисээд ирэх онгоцны одоо 2 сая төгрөг өгөх одоо үнэхээр бас хэцүү байна. Энэ бол тулгамдаад байна асуудлаа гэдэг. Тэгвэл та хэд ч гэсэн өөрсдөнд нь ч гэсэн тохиолдсон тэр тулгамдсан асуудлаа өөрсдийнхөө Facebook хаяг буюу өөрийнхөө одоо тэр нийтлэл буюу одоо тэр Facebook-тэй юм бичиж оруулдаг шүү дээ. Тэр хэсэгтээ яг өөрийнхөө яг тулгамдаж буй асуудал буюу яг болсон явдал эсвэл бол Мятийн одоо 2 талын онгоцны билетийн 400,000 вон болчих юм бол бид бүхэн тухайн одоо бизнес эрхэлж байгаа хүмүүс ч гэсэн ашигтай. Монгол Солонгосын хооронд аялал зохион байгуулдаг, аль эсвэл бас бизнес худалдаа 8 хийдэг хүмүүс, за 3 сараар ирж байгаа хүмүүс ч гэсэн тэдгээр хүмүүс маань өөрсдийг тулгамдаж буй асуудлаар өөрсдийнхөө Facebook-тэй Мятийн Улаанбаатар сүүлийн 2 талын үнийг 400,000 вон болгочихвол гэдэг нэрийн дор өөрийн дуу хоолой болгож өөрийн одоо тэр үзэл бодлороо нийтлэл бичээч гэж уриалж байгаа. Дараа 7 хоногийн одоо 7 хоногийн хугацаатай энэхүү нийтлэл буюу одоо өөрийнхөө эсээ ч юм уу нийтлэл ч юм уу эсвэл бол богино хэмжээний одоо бас өөрийнхөө бодож явж байгаа тэр үзэл бодлоо бас хуваалцаач гэж уриалж байгаа. Дараа 7 хоног хүртэл. Тийм ээ. Тэгээд эдгээр бас нийтлэл бичсэн хүмүүсийг маань бид нар бол үзээд өөрсдийнхөө бас тухайн одоо фильтрээр шүүж яагаад хамгийн сайн одоо нийтлэлийг бол шалгаруулад сонин сэтгүүл бас хэвлүүлээд за мөн бас тэр одоо нийтлэлийг радиогоор бас сонсох хэлбэрээр бас хөлбөрт нь оруулаад яасан бэ гэдэг бас энэхүү тэмцлийнхаа үйл ажиллагааг бас явуулж байгаамаа. За бид нар бол зүгээр ингээд яриад дугаа суугаад ахын биш, хоосон ярих биш, хамгийн гол нь хийцтэй ямар нэгэн хүнд харагдах байдалтай тийм ээ. За мөн бас өөрсдийгөө дуу хоолойг бас хүн бүхэн бас илэрхийлээч. Та хэд ч гэсэн Facebook-ийн араас бол мянгаар лайк дараад байгаа ч гэсэн яг бид бүхнийг бас дэмжиж яг Facebook-ийнхоо профайл зургийг сольж чадсан уу чадаагүй гэдгийг одоо яг харах хэрэгтэй. За мөн хоёрт бас бид бүхэн Монгол таун дээр очиж яриа аавна гэхэд за 100 хүний 10 хүн л яриа өгсөн. За тэр үед бас ирж чадсан уу чадаагүй гэдгийг өөс дор бүрнээ өөртөө бодох хэрэгтэй. Та хэд яг тулгамдж л байгаа асуудал шүү дээ. Түүнээс зөвхөн Хангаатар энэ тулгамдсан асуудал биш байхгүй юу? Бид бүхний тулгамдсан асуудал. Энэ бол бид бүхний яг дуу хоолойгоо илэрхийлэх бүгдөө хамтдаа энэ лайв хийж байгаа нь болохоор нэг цагт нэгэн өдөр уулзаж дараагийн өдөр хүртлээр юу хийх вэ гэдэг ажлаа хоорондоо ярилцаж төлөвлөөд хамтдаа шүү гэдгээл бид бүхэн нэгдсэн шүү гэдгээл бас илэрхийлэх маягаар энэ ажил энэхүү лайв хийж байгаа. Түүнээс бид бүхэн их онцгоорох гол од болох гол эсвэл нэг тийм сонирхол бол байхгүй. За нэгт ажил маань болохоор хүн бүр өөрийн фэйсбүүктэй шүү. Хүн бүр өөрийн фэйсбүүктэй Мятийн Улаанбаатар сүүлийн 2 талын онгоцны үнийг 400,000 вон болгочихвол гэдэг сэдвийн дор өөрсдийн дуу хоолой, үзэл бодол, өөрсдийн одоо тэр мөрөөдөж байгаа, хүсэж байгаа тэр бүхнийг илэрхийлээ тэр фэйсбүүктэй одоо өөрсдийнхөө тэр чаддгаар одоо тэр өстө хараалаа урсгаад байна уу, аль эсвэл хайрлаад байна уу, янз бүрийн яруу найраг оруулаад байна уу, өөрсдийнхөө тэр судалгаан дээр үндэслээ тэр одоо нийтлэлийг бичээч гэж одоо дараа 7 хоног хүртэл уриалж байгаа. За хоёр дахь ажил маань болохоор хоёр дахь ажил нь болохоор хэрэглэгчдийн эрх ашигыг хамгаалах. Бид бүхэн ерөнхийдөө эхний ажиллаараа болохоор одоо юу гэдгийг ард иргэд за тэгээд үйлчлүүлэгч нарынхаа одоо хүсэл зорилгыг сонсож лайв хийгээд тэрний үр дүнд маш олон хүмүүс дэмжиж байгаа учраас энэ дэмжлэгийг бид бүхэн яг албан ёсны байдлаар тухайн одоо юу гэдэг хариуцсан Мятийн удирдлагууд руу албан бичиг байдлаар бид бүхэн хөргүүлэх юм аа. За ингэж хөргүүлэхийн тулд бид бүхэн одоо юу гэдгийг гадуур яваад гарын үсэг цуглуулад тэгээд одоо яваад чадахгүй яг үндэ бол тэгэхээр хамгийн яг шилдэг арга нь юу вэ гэхээр одоо ерөөсөө Facebook онлайн бүхэн байгаа учраас бид хоёрын энэхүү явагдаж буй лайвын доор хүн болгон өөрийн утасны дугаар овг нэрээ бичээд үлдээвэл тэр үлдээсэн мэдээллийг чинь бид хоёр нэгтгэхэд за тэгээ Мятийн удирдлага болон цохих одоо шийдвэр гаргах хүмүүст нь албан бичих байдлаар ийм одоо олон мянган хүн Мятийн гэж ярих энэ онгоцны билетийн хэтэрхий их үнэтэй байна гэдэг талаар саналаа хэлээд эсэргүүцэж байгаагаа илэрхийлж байна. Энэ одоо эсэргүүцлийг та бүхэн хүлээж аваад за ер нь яагаад Мят компани энэ нислэгийн үн яагаад ийм өндөр үнэтэй байдгийг бэ? Энэ нислэгийн үнийг яаж юу тогтоодгийг бэ
гэсэн энэ тал дээр мэдээлэл хийгээч гэсэн зорилготойгоор бид бүхэн албан бичиг хөрвүүлэх тийм одоо зорилготойгоор ажиллахаар төлөвлөчөөд байгаа байна. Хоёр дахь ажиллана гэсэн үг тийм үү? Тийм. Тэгэхээр ерөнхийдөө бол одоо өнөөдөр бол 2017 оны 6 сарын 4 яг одоо Солонгосын цагаар бол 10 цаг 20 минут, Монголын цагаар 9 цаг 20 минут болж байна. За энэ мөчөөс ихсүүлээд дараа 7 хоног буюу 7 хоногийн хугацаанд бид бүхэн өөрсдийн дараа 7 хоног хийх хоёр ажлыг бол та бүхэнтэй хамтраад хийн шүү. Түүнээс бит хоёр хоёулахнаа хийх биш. Та бүхний үзэл бодол, дуу хоолой, өөрсдийн тэр тулгамдж буй асуудал бачуураад байгаа тэр зангилагч бид бүхэн сонсоод олон нийтэд бас түгээгээд ийм нийтлүүд ирлээ, ийм бас санаачлагууд гарч ийн гэдгийг бас авахын тулд хүн бүр өөрийн фэйсбүүктэй Мятийн Улаанбаатараас Сөүлийн одоо хоёр талын онгоцны үнийг 400,000 вон болгочихвол танд ашигтай, таны бизнест ашигтай, таны одоо эргэж байгаа хамаатан садан 3 сараар эргэж байгаа хүмүүст ашигтай. Мэдээж одоо та нэг хідэн аялагчид авч явах гэж байгаа бол тэр бизнест чинь бас ашигтай. За энэ бүхнийг бодоод өөрсдийн дуу хоолойгоор нэгт нийтлэл бичихнэ. За хоёрт болохоор бид бүхэн Мятийн удирдлагууд хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах газарт албан бичиг хөргүүлэх гэж байгаа. За энэ Монгол талд болохоор за Солонгос улсад бас олон үйл ажиллагаа зохион байгуулж ирсэн манай Пүүжэ эгч маань Монголд бас Монгол дахь бүх ажлыг чинь би хариуцаа зохион байгуулж өгөө гэж өөрөө бас хэлсэн байгаа. Пүүжэ эгчтэй бас энэ дашинд бас баярлалаа. Пүүжэ эгч маань болохоор тэр албан бичиг хүргэж өгөх, за мөн бас хүсэлт тавих, олон хүмүүстэй уулзах тэр ажлыг чинь бол би өөрөө хийж өгье гэсэн байгаа. За хоёр дахь ажил бол Мятийн удирдлагууд хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах газарт албан бичиг хөргүүлэх бас зорилготой байгаа. Тэгэхээр та бүхний хоёр мэдээлэл хэрэгтэй байна. Нэгт овог нэр, бүтэн овог нэр. За дуудлага орж ирээ сайн тасарчлаа. Хоёрт болохоор хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах газарт албан бичиг хөрвүүлэх зорилготой байгаа учраас та бүхний одоо Монгол тааван дээр очиод яг ингээд гарын үсэг цуглуулад явах гэхэлэр үнэхээр одоо бид бүхний бас Солонгос улсад яг тархан суугаа монголчуудад бол нэг бүрчлэн бол хурж очиж яг гарын үсэг авах бол боломжгүй байгаа. Тийм учраас та бүхэн бол дор бүрнээ яг өөрсдийнхөө овог нэрийг за утасны дугаартай явуулчих. Бид бүхэн манай баг хамт олон бас ажиллаад тэр утасны дугаар овог нэрийг чинь эмхтгээд хүснэгтэнд оруулаад хавсралт болгоод за бидний одоо хүсэж байгаа албан бичиг маань энэ гэд оруулаад ардталт нь болохоор дэмжиж буй хүмүүсийн утасны дугаар овог нэр байгаа. За тэдгээр хүмүүсийг маань одоо юу гэдэг чинь ямар хүмүүс хүсэл тавьсан гэхээр та хэд рүү уцтаад асуух бах. Яг уцтаад асуугууд угаасаа мэдээж хүн болгоны тулгамдж байгаа асуудал. Та хэд рүү уцтаад асуувал мэдээж дэмжиж байгаа гэл энэ асуудлыг тавьсан гэж дор урнэл уцаар ярих бах тийм ээ. Ерөнхийдөө хүмүүс дэмжин гэж комент бичээд байна. Яг одоо яг одоо бичээрэй. Хэрвээ дэмжижээвэл холбогдох овог нэр утасны дугаараа бичээд үлдээгээрэй. Таны одоо энэ мэдээллийг чи бид бүхэн цаад удирдах албан байгууллагад нь албан бичгээр хөрвүүлье. Тийм болохоор дэмжиж биш. Ер нь бол та овог нэрээ бичээд утасны дугаартайгаа магадгүй Солонгост байгаа Солонгос утасны дугаараа биччихье. Японд байгаа Японы утасны дугаар, Монголд байвал Монгол дугаараа тийм ээ. Бүх юм нээлттэй байгаа учраас яг одоо та бичээрэй. Энэ бол яг юу гэдэг бид бүхний яг үр дүнтэй хийж байгаа ажиллаа. Түүнээс зүгээр яриад өнгөрөх бол ажил биш учраас та бүхэн үнэхээр дэмжижээвэл холбогдох утасны дугаар овог нэрээ бичээрэй. За тэгээд одоо бол 150 гаруй хүн үзэж чинь тэгээд яг одооноос эхлээ бичээд эхлэе гэж уриалж байна. За нэг 5 минут бичээд эхлэе дөхөө. За танхилуу маань бичлээ баярлалаа. За Нямсүрэн Мега гэдэг хүн бичлээ баярлалаа. За Дугур сүрэн Аги гэдэг хүн бичлээ баярлалаа. Ингэж яг шууд ингээ бодиттой баягаар бүгдээр харьцмаар байна л да. Син даюу шинх төр баярлалаа. Эрдэнэ совд инх баяр баярлалаа. Бүжин бичээг бай шүү гэсэн. За болормаа бичсэн байна баярлалаа. Бид хоёр одоо өөрсөндөө баярлалаа биш шүү дээ. Ер нь бол бид бүгд одоо яг та хэдэд ингэж нийлж яагаад баярлалаа гэж байгаа байхгүй. Та хэдийн утасны дугаар овог нэрийг ерөөхдөө бол хавсралт маягаар оруулаад тэр бид бүхэн ерөнхийдөө ингэж нийлж ийж тодорхой хэмжээний одоо үр дүнтэй ажлыг хийж байгаа учраас цаанаас ямар нэгэн үр дүн гарнаа гэдэгт бол итгэлтэй байгаа. Тийм болохоор айлтгүй санаа зовлтгүй бүгдээрээ бичээд байгаараа манайхаа. Овог нэрээ бичээрэй манайхаа. Овог нэрээ зөв бичээд утасныхаа дугаараа бичээд тэгээд тань руу бас магадгүй залгаж магадгүй хэрэглэгчдийн эрх ашигын газраас одоо та ийм албан бичиг өгсөн үгөл тийм ээ бид нар өгсөн бид нар хамтдаа ингээд ийм албан бичиг өгсөн гэдэг
Баярлалаа. За Юшка заяа за битсэн биш. Ер нь Солонгост байгаа хүмүүс маш ихээр бичиж байна. Солонгос дугаарууд их харагдаж байна. За юу гэдгийг Солонгост байгаа хүмүүс мэдээж хэрэг хамгийн ихээр ирж очиж байгаа баах гэж бодож байна. За тэгээ Монголд байгаа хүмүүс бас мэдээж хэрэг цаашаага ирдэг хүмүүс, байнга зорчдог хүмүүс байгаа хаа. Тийм болохоор нэгдэрээ гэж бас уриалмаар. За овг нэрээ манайхаа бичээрэй. Овг нэрээ бичихгүй бол ундрал Facebook аягаар гэж энэ хаан хавцны дугаараа 4207 гэдэг. Урдаа Баярлалаа ямар ч гэсэн. Маш ихээр дэмжиж байна. Хаан тавир итгэл гэж бичсэн байна. Гоёо. MJL баярлалаа. Дарс хүрэн тогтхот. Сайн байна манайхан. Ер нь бол яхаа өнгөрсөн лайвыг харахад юу гэдгийг мэдээж хэрэг дэмжиж байгаа бол хүмүүс дэмжиж байгаа бичиж байгаа. За тэгээд бичихгүйгээр зүгээр лайк дарж байгаа хүмүүс байсан. Тэгээд 900 гаруй лайк чилвэл дарж илаа гэж бодоход 800 гаруй комент байлаа гэж бодоход ер нь бол дийлэнх одоо юу гэдгийг 80-90% нь бол бүгд дэмжиж байна гэсэн ойлголттой байлаа. Тэгээд үнэхээр одоо дэмжиж байгаа бол овг нэр утасны дугаараа яг одоо бичээрэй манайхаа. Эдний чинь бүгдийг бид бүхэн одоо холбогдох албан байгууллагад нь дамжуулахгүй бол бид бүхэн яг яриад байвал яг үндэ бол юу ч шийдэхгүй шинжтэй байна. Тийм учраас албан байгууллагад холбогдох албан байгууллагад нь хүсэлтээ илгээсэн. За тэг илгээснээр одоо ийм хариу өглөө, ийм үр дүн гарч байна гэсэн мэдээллийг та бүхэнд эргээд мэдээлэхэд одоо үр дүнтэй учраас ийм арга ашиглаж байна. Хамгийн ойрын богино зайны цаг хугацаа хэмнэсэн ийм мэдээллийн аргачлал байгаад байна. Түүнээс бол одоо юу гэдэг ерөнхийлөгчийн санал авдаг шиг гарын хэсэг цуглуулах тэр арга бол одоохондоо цаг хугацааны хувьд бол хэцүү байна. Тийм учраас. За манайхаа одоо угаасаа хэрэглэгчдийн ирэх газарт бид бүхэн албан бичиг хургуулж байгаа учраас та бүхэн овг нэр утасынхаа дугаарыг ерөнхийдөө бол бичээ явуучаарай гэж хүсэж байна. За хоёр дахь ажлын маань бас нэг хэлбэр нь болохоор магадгүй Солонгос улсад ирж очиод 3 сараар ирж очиод ажиллаад үдцсэн хүмүүс байж магадгүй. Мөн Солонгос улсад бизнес хийж байгаа одоо энэ хаан тавир компани шиг бизнес хийгээд үдцсэн амжилттай явж байгаа хүмүүс байж магадгүй. За мөн одоо бас гэрээгээр ирж очдог хүмүүс байж магадгүй. Эдгээр хүмүүс маань энэ Мятын 7-8 сард асар их үнэтэй болчдөг. Тэгвэл энэ одоо энэ плет олдохгүй байгаа. Суудлаа тавиулах гэхээр асар их мөнгө өгдөг. За энэ бол угаасаа та бүхний комментээр ирсэн тэр комментүүд байгаа. За эдгээр одоо асуудлуудаа та өөрийн тэр бачимдаад байгаа тэр яг тулгараад байгаа, тулгамдаад байгаа асуудлаа яг өөрсдийнхөө фэйсбүүк дээр нийтлэл болгож бичээд тэгээд бид бүхэн рүү бас явуулаач ээ. Тэр нийтлэлүүдийг чинь бид нар бүгдөөрингийн цуглуулад нийтийн сүлжээ сошиалар тийм цуглуулад нийтлэлээр оруулж агаад хамгийн шилдэг нийтлэлийг сонинд бас нийтлэл болгож гаргая. За энэ улсын хурлын гишүүд мөн одоо удирдах төвшний хүмүүс бол бас сонин их хардаг гэж бас яригдсан. Үзэж байгаа одоо юу гэдгийг сувгаар нь дамжуулж мэдээлэл хүргье гэсэн тийм бодлоготой байна. За тэгээд маш олон хүмүүс дэмжиж байна. Нэг талдаа сая төгрөгөөр билет авлаа гэж байна. За яг хуу сезоны юу гэдгийг те үед хогоод үнэтэй байна гэдэг ч юм. Ямар нэг байдлаар шалтгаан одоо шалтгаанууд бол зөндөө байгаа. Одоо юу гэдэг бид бүхэн гол нь нэг зөв арга гаргаж авахын тулд саналаа дэвшүүлэх хэрэгтэй байгаа. Түүнээс одоо юу гэдгийг үнэтэй байна гэдээ хоригдоод иж бас болохгүй байгаа даа. Гарц гаргах учраас. Юу гэдгийг 3 дахь компани, 4 дахь компани бүр болох бол одоо удирдах төвшний хүмүүсүүд юу гэдгийг шийдвэр гаргах хүмүүсүүд нь олж иргэлтэй тийм ээ. Тэхийн тулд одоо нөлөөлөх заавал шаардлагатай. За баярлаа. Бүгдээрээ дугаараа бичээд байна шүү. Далимдуулаад иргэдээ хохироож болохгүй шүү дээ гэж чинь. Тэгэлгүй яах вэ? За тэгвэл манайхаа одоо дэмжиж байна гэж бичихгүйгээр бүгдээрээ яг утасны дугаар овг нэрээ бичсэн хүмүүс маань энэхүү лайва найз нөхдөдөө болон Солонгос улсад цуг одоо хамт ажилладаг найз нөхд рүүгээ бас шеэрлээд тэдний хүмүүсийг бас уриалаад та хэд бас энд ингээ утасны дугаар тэр хүмүүс найзууд чинь бас яг түн шиг шоуг бас үзээд бас та ичиг гэж үзэж амжаагүй гэж магадгүй тийм ээ. Тийм учраас тэр найзууд руугаа шеэрлээд та хэд маань яг энэ лайв энэ доор одоо утасны дугаар овг нэрээ бичээд таач ээ. Тэгээ бидэд болохоор нэг 3 хоног харна. 3 хоног харчаад 3 хоногийн ерөөхдөө ирсэн утасны дугаар овг нэрийг бүгднийг нэг дор цуглуулад за албан бичгээ боловсруулад боловсруулсан албан бичгээ болохоор дараагийнхаа лайв дээр яг хургуулсан тэр үйл явц процессуудыг одоо тайлгнаж бас ярих ийм одоо тийм ажлын төлөвлөгөө гаргаж баг багаар үе шаттай хийхгүй бол зүгээр хий хоосон одоо буулгаач гэж ярих биш ээ. Манай монголчуудаа. За овг нэр утасны дугаараа бичээд байгаа сүүлд магадгүй үзэж байгаа хүмүүс магадгүй. Бид бүхэн
билетний үн маш их өндөр байгаатай холбогдуулаад одоо холбогдох байгууллагууд нь одоо албан бичиг хөрвүүлэх гэж байгаа учраас таны мэдээллийг авч байгаа юм шүү. Та бүхэн зүгээр ойлгоорой. Ямар нэгэн байдал буруу ашиглахгүй. За тэгээд ийм хүмүүс одоо дэмжиж байна бид бүгдийг. За тэгээд ийм асуудлууд байна гэж ерөнхийдөө холбогдох байгууллагуудаас нь аваад тэгээд эргээд та бүхэндээ мэдээлэх. Тийм учраас нэг тийм аюу тийм удаан хүлээлгээд удаан чилээлгээд ах тийм ажил бол биш хаа гэж бодож байна та бүхний хувьд бол. За нэг хэдэн минут хараад тэгээ бас давхар комментуудаа нэг жоохон уншаа. Тэгээд ерөнхийдөө нэг 45 гээл дуусгаад тхүү нэг 10 10 минутын дараа. За тэгье. Маш хэрж байна. Монгол дугаартай хүмүүс бас зөндөө байна. Ер нь ихэнх нь бол Солонгос дугаартай хүмүүс байна. За юу гэдгийг Солонгос улсад яг одоо 6 сар 7 сар ийм плед ерөнхийдөө баг дуусах шатруугаар орцсон баг байхгүй шиг байлаа. Гэхдээ бас нэг юу хүмүүст нь бас байдаг л багтал одоо бас юу гэдгийг цаанаа хүнтэй ч гэдэг. Манай л гэж ярьдаг ш танилтаа. Тэгээд одоо манай бас хоёр найз бас нааш ирэхэд бид алдахгүй гэж хүлээж л баг шиг байлаа. Тэгээд одоо яах вэ гэсэн. За яг тийм асуудал байна. Тэр нь бол манайхаа дэмжиж байгаа бол утасны дугаар овг нэрээ бичүүлээ гаргаарай. За тэгээд юу гэдгийг 1000 хүний овг нэр утасны дугаар бичээд очиход бас нэг арай өөрөөр хандах байлгүй. 50 хүний овг нэр утасны дугаартай асуудлаа бичээд хөндвөл бас нэг өөрөөр хандах байлгүй. Гэсэн үүднээс маш олон хүний бас тэ мэдээлэл хэрэгтэй, маш олон хүний бас дэмжлэг хэрэгтэй учраас охин бичээд агаарай гэж хүсье. Нэг талын болон 480 авсан гинэ. 488 мянгаар авсан гэж байна. Нэг талын хэсэг нь бонор гэсэн. Ер нь бол нэг талын тийм үнэтэй байгаа. Угаасаа өнгөрсөн 7 хоногийн лайваар хийхэд бол сая 50 мянган төгрөг гэж хэлжсэн. Тэгээд одоо бол сая 600-аас 2 сая 100 хоёр талынхаа өмнө шүү дээ төгрөг байлээ. Тэгэхээр ерөнхийдөө суудл олдохгүй байна гэсэн ээж минь гэдэг чинь шүү. Энэ бол угаасаа хүн болгоны тулгамдж буй асуудлаа. Бүгдөө харин тэмцэхийн тулд хүн болгон дор бүрнээ бичиж хүн болгон хажууд байгаа нөхдүүдэд одоо уриалж бүгдөө энэ асуудлыг шийдэхин төлөө одоо өөрсдийн дуу хоолой үзэл бодол болж өгöd энэ мят одоо тухайн одоо үнэтэй холбоотой асуудлуудыг одоо сайн бодож юм уншиж юм судалж за энэ чиглэлээр одоо ямар сэтгэл ямар комент бичих үү гэдэг дээр бүгдөө сайн анхаарцгаая. Маргааш ингээд маргаашнаас ихсүүлээд одоо та өөрсдийн дуу хоолой үзэл бодлоо өөрийн Facebook нүүр хуудасаараа одоо илэрхийлцгээе гэж тэгэх юм бол одоо таныг дагдаг мянган хүмүүс ч гэсэн энэ одоо асуудал бол нийгмийн асуудал болчиход байгаа юм биш үү гэж таныг бас дагдаг таны найзууд бас ойлгох болно. Тэгэхээр бүгдөө ч гэсэн дор бүрнээ одоо Facebook дээр сайн бодож сайн уншиж агаад яг Мятийн одоо Монгол Улаанбаатар Сөүлийн одоо хоёр талын онгоцны билетийн үн 400 мянган вон болчихвол гэдэг одоо сэдвийн дор бүгдөө нийтлэлээ өөрийн эсэ юм одоо өөрийн үзэл бодол бодож явдаг зүйлээ бичээд наашаа одоо бас шеэрлээд явуулаарэ. За хоёр дахь ажил маань болохоор өөрсдийн овг нэр утасны дугаараа наашаа өгөнгүүд бидэд болохоор хэрэглэгчдийн эрх ашиг хамгаалах газар руу албан бичиг өгөөд тэрийгэ өгж дуусаад үйл явцад дуусчаад ажиллагаа маань амжилттай болчоод дараагийнхаа лайва зарланаа тийм ээ. Тэгээ ерөнхийдөө бол бид бол лайв хийж байгаа гол зорилго бол та хэдийн дэмжлэг бүгдөө хамтарч ажиллах аргачлалаа бид бүхэн танилцуулах зорилгоор энэхүү лайв хийж байгаа. Түүнээс л одоо ямар нэгэн одоо бараа сурчлаагүй үйл ажиллагаа хийгээгүй байгаа тийм ээ. Тэгээ нэг сонин мессеж ирсэн гэсэн шанд аль намын гишүүн бэ гэсэн нэг мессеж ирсэн гэсэн. Ер нь бол битээр бол нам бус өөрсдөө Солонгос улсад одоо ажиллаад амьдраад одоо хувийн бас бизнесээ хийгээд явж гин ийм хүн байгаа. За тэгээд нэг зүйл хэлэх гэсэн. Та магадгүй хөөхөн охин фэйсбүүкт ингээ хөөхөн зураг оруулсан байдаг. Утасны дугаараа энд оруулсан байдаг. Өөр залуучууд ингээ тэр дугаарыг чи харчаад залгаад байвал битээ аваарай. Бас бид нар энд баталгаа өгч чадахгүй шүү дээ. Таны хувийн мэдээллийг авчиж байгаа учраас магадгүй ингээд фэйсбүүк дээр айгүй гоё зургийг чи оруулсан байсан чи сонирхож байгаа ингээд танилцахыг хүсэж байгаа залуучууд залгаад байвал битээрэг гэж битээ бодоорой. Бас өөр хүмүүс ингээ харж байгаа шүү дээ фэйсбүүкт. Тийм учраас энэ хувийн мэдээллийг чинь яг баталгаа өгч чадахгүй шүү. Тэ?
Дэмжиж байна. Батгал Мятан шулгаач гинэ. За яг одоо үзэж байгаа 140-од хүмүүс байна. За яг 140-од хүмүүст юу гэдгийг мэдээж хэрэг одоо онгоцны ч гэдэм үү, тийзний ч гэдэм үү. Үн яаж бүрддэг талаар одоо мэддэхтэй мэдээлэлтэй юм байвал мессеж бид хоёр руу явуулж бас хуваалцаарай. Яг энэ талаар мэрэгжлийн хүнээс бид өхөн бас тайлбар авмаар байгаа. Мэрэгжлийн хүнээс бас яг пледний үн яг яаж бүрддэг гэдэг талаар бас мэдэх хэрэгтэй байгаа бид өхөн тийм ээ. Тэгэхгүй болохоор юу гэдгийг плед одоо яг яаж бүрддгийг мэдэхгүй байж үнэтэй байна гэж бас хэлж болохгүй байгаа. Нэг бол арай хямдхан байна гэж хэлж болохгүй. Тийм болохоор одоо юу гэдгийг бид бүхэн өөрсдөө хамгаалахын тулд үнэтэй байна л гэж авлаад байгаа шүү дээ. Ер нь бол. Тэгэхээр юу гэдэг энэ талаар бас нарийн тодорхой мэдээлэл авахын тулд одоо энэ ажлыг өрнүүлээд байгаа гол зорилго юм тийм ээ. Тэгээд энэ лайвраа болохоор та хэдийн гол одоо өөрсдөө чинь мэдж байгаа, мэдээлэл байгаа, статистикийн тоо баримт, за мөн мятад ажиллаж байгаа хүмүүс бол ийм байдлаар ингэж үн тогтдог юм аа. Дарга нар ингэж нууц гэрээ хийгээд тэрийг бол YouTube дээр нэвтрүүлэг болоод угаасаа гарцсан байгаа. Та хэд бол угаасаа ойлгоод мэдэх боломжтой шүү, тийм ээ. За мөн бол дор бүрнээ өөрсдийн чаддаг зүйлсээ мэдээлэл байх юм бол бид бүхэнд хуваалцаарай. Ич санаа зовох зүйл бол байхгүй. За одоо Airbus-ны одоо анхны үн ямар байсан бэ гэдэг талаараа та хэд мэдчихвэл бидэрт хэрэгтэй байна. За хоёрт бол биднэрт одоо сүүлийн 5 жилийн Мятын үн бас хэрэгтэй байна. Бид бас энийг олж мэдэх тал дээр бас судалгаа хийж байна. За мөн бас Мятын үн яаж тогтдгийг талаар мэдэх гэсэн чинь ерөнхийдөө бол төр засгаас тогтоодгоо хамтын ажиллагааны гэрээгээр хийдгээ гэж ярьж байна. Энэ талаар бас мэдээлэлтэй, мэдлэгтэй хүмүүс байх юм бол бидэд танил тал юм уу, найз нөхдөд чинь Мятад ажилладаг юм уу, аль эсвэл төрийн бас тухайн харилцах яамдад ажиллаж байвал бас мэдээлэл бид бүхэнд мессежээр явуулаач гэж хүсье. Тийм ээ. Яг зөв. Сууд энд нэг коммент байна. Суудал байхгүй, илүү үн төлбөл байгаа гэд нэмж би 2 хүний 650 мянгаыг илүү төлж байж ирсэн гэд ишдээр зураг шимэг гэж хүн байна. За энэ талаар яг ямар юу агентлагуудаас тийм мэдээлэл ирснийг бас бид хоёр л явуулж өгөөрэй. Дарааштай бас баримт маягаар. За ишдээр уран чимэг гэдэг хүн бол яг одоо яг энэ болсон процессыг яг бүр олон нийтэд ингэж нийтлэл болгож бичиж оруулал танд үнэхээр их баярлалаа. Та бол бид хоёрыг үнэхээр дэмжиж чинь энэ асуудлыг дэмжиж чинь гэсэн үг шүү дээ. Бид хоёрыг биш. Тийм ээ. Яа тэгэхээр гадна Корея ирлүү шаардлага тавьмаар байна гэж маш зөв асуудал. Яагаад юу гэдэг Корея ирлүү бид хоёр шууд юу гэдэг асуудал тавьж болохгүй гэж учир нь юу гэдэг эхлээд мэдээж хэрэг дотоод компаниудаа өөрсдөндөө тавих шаардлагатай гэсэн. Мэдээж хэрэг монгол хэлээр монгол хүмүүстэй харьцна гэсэн үг. Тийм учраас Мят руу эхэлж тавьж байгаа. Шууд Корея ирлүү бол no хүлээж авахгүй. Юун хоёр хүн бэ? Юун хүмүүсийн гарын үсэг вэ гэн. За юу гэдгийг Мят компани руу одоо юу гэдгийг хандсанаар бид бүхний хүсэлт арай илүү үр дүнтэй, арай үн цэнтэй болно. Тийм учраас болохгүй хаа гэж. За тэгээд 5 минутын дараа ерөөхдөө лайв өндөрлөхөөс өмнө зарим одоо шинээр орж ирж байгаа хүмүүст бас мэдээлэл өгөх үүднээс дараа 7 хоног яг юу их вэ? Яг энэ товч мэдээлэл өгөө тэгээд дуусах уу. За тэгээ энд нэг коммент Корея явж ажиллая гинэ. За ажиллах чинь зөв шүү хөө. Хинээ осорж ямаа гинэ. Ажиллахаас өмнө юу яах хэрэгтэй? Утасны дугаар хог нэрээ өгөөд энэ билетний үнэ хэцүү байна гэдэг дээр саналаа эхлээд өгчих. Тэгээд ер нь тэр талаар бодвол зүгээрээ Мятны үнэ билетний үнэ их үнэтэй байж шүү дээ. Нааш нөгөө нэг Монголын нөгөө алдартай лайв ч юм байгаа шүү дээ. Осорж ямаа гэдэг. Мэдхгүй. Би угаасаа элдв янзын хөөцөлдөг бас арай өөр нэг хэрэгтэй юм аа хөөцөлж байгаа учраас. За тэр яах вэ? За тэгээд өнгөрсөн 7 хоногийн лайва дүгнээд ярьсан байгаа. Тэгээд энэ 7 хоногийн лайваар 2 үр дүнтэй ажлыг хэрэгжүүлэхээр бүгдөө ярилц тохирлоо. Нэгдүгээр нь болохоор за бүх хүн өөрийн профайл пэйж дээрээ за бүгд найрамдах Солонгос улс руу Монгол улсаас зорчих билетний 400 мянган вон болсноор танд ямар өөрчлөлт ирэх вэ? Нэг бол танд одоо байгаа тулгамдаад байгаа асуудлаа нийтлэх эсвэл профайл дээр зураг байдлаар тавиач. Тавьсан профайл дээрх зургийг чинь нийтлэлийг чинь бил бүхэн аваад тодорхой хэмжээний сошиал одоо сайт за тэгвэл сонирхолтгүүлээр тавьж мэдээлье. Хүмүүс маань ингэж бохимдож байна. Хүмүүст маань ийм одоо юу гэдгийг ашигтай байна. Ингэж хямдруулвал гэсэн байдлыг одоо олон төрөнд түгээе. Хоёр дахь ажил нь болохоор та яг одоо үзэж байгаа бол утасны дугаар овог нэрээ бичээч.
бид бүхэн таны мэдээллийг цуглуулад удирдах албан тушаалтны хүмүүсэд нь албан бичиг өгье. Бид бүхний эрх ашигыг хамгаалж өгөөч. Бид бүхэн ийм үнэтэй зорчоод байна. Бид бүхэнд ийм боломж байна. Ер нь Мятын пледний үн яагаад ингэж өндөр үнэтэй байт юм бэ? Яаж ингэж өндөр үн тогтоод юм бэ? Гэдэг талаар мэдээлэл тайлбар авах хэрэгтэй байна. Тийм учраас та яг одоо үзчихвэл шууд мэдээлэл үлдээгээрэй. Ингэснээр бид бүхний ажил урагшлах болно гэж хэлж байна. Тэгээд яг хүн болгоны асуудал байгаа. Тэгээд та бүхэн бол бид бүхэнтэй хамтраад нэгдээд тэгээд одоо бол дараа 7 хоног 2 зүйл хийхээр болчлоо. За нэг нь болохоор хэрэглэгчдийн эрх ашигыг хамгаалах газарт албан бичиг өгнө. За энэ албан бичгийг өгөхөд таны утасны дугаар овог нэр хэрэгтэй. За энэ мэдээллийг авахын тулд та энэ лайвын доор утасны дугаар овог нэрээ бичээрэй. Овог нэрээ бичсэн шүү манайхаа. За хоёр дахь ажил бол өөрсдийн хүн бүр өөрийн фэйсбүүк дээр Мятын одоо Улаанбаатар сөүлийн хоёр талын онгоцны үнийг 400,000 вон болгочихвол гэдэг сэдвийн дор нийтлэл та бүхэн өөрсдийн бодож явдаг нийтлэлийг бичээч гэж уриалж байгаа. Тэгээ тэр нийтлэлийг чинь шалгаруулад хамгийн сайн нийтлэлийг сонин дээр болж өгөө сэтгүүл дээр бас хэвлүүлээд удирдах төвчний хүмүүст бас өөрсдийн дуу хоолойг бас хүргэж бас ойлгуулъя гэдэг ийм аргачлалуудыг хийж байгаа. Түүнээс зүгээр нэг ийм хоосон лайв биш. Та бүхэн бол өөрсдийн дуу хоолой үзэл бодлоо бас ч гэсэн энэхүү утасны дугаар овог нэрээ бичээд утасны дугаараа бичиж байгаа ч гэсэн энэ одоо арга хэмжээнд бид бүхэнтэй нэгдэж байна гэсэн үг байхгүй. Түүнээс бид хоёр ингээл нэг яваад байгаа юм биш. Та хэдийн дуу хоолой, та хэдийн утасны дугаарыг бид бүхэн хавсаргаад 40,000 хүн энэ шаардлагыг тавьж байна гэхэд энэ асуудал бол нэн тэргүүн шийдэх асуудал байна. Энэ асуудлыг шийдэцгээе гэж тэр газрын хүмүүс маань ч гэсэн өөрсдийн ухамсартай бас хүлээж аваасаа гэдэг үгээс бид бүхэн энэхүү баг багаар арга хэмжээнүүдийг хийж байна. Мөн одоо сая ингээд комментэн дээр ирж штэ 2 сая болцсон байна. За мөн одоо яг суудлаа ингээд тавиулах гэхлээр баргалж 400-500 мянган төгрөгийг ингэж нэмж төлж гин, торгуул төлж гин гэж юм. Тэгэх юм бол та бүхэн ч гэсэн өөрсдийнхөө тэр байр суурь дуу хоолойг бас өөрсдийн фэйсбүүкээрээ бас дамжуулаад коммент нийтлэл баягаар оруулаач гэж шаардж байгаа. Бүгдөө ч гэсэн яг өөрсдийнхөө дуу хоолойг нэг Монголоо 35 усгаар нэг эвлүүлээд нэг бичцгээе л дээ бүгдөө тийм ээ. За эхний өнгөрсөн 7 хоног бол одоо 2 минут үлдсэн байна. Өнгөрсөн 7 хоног болохоор бүгдөө зарим нэг хүмүүс болохоор дэмжиж байна гэж байгаа хүмүүс маань болохоор Facebook зураг яг солиог бах. Facebook профайл зураг бол Мятын одоо 400,000 вон болгооч гэдэг зураг байгаа. Тэр зургаар дэмжиж байгаа хүмүүс маань Facebook профайл зураг солих ёстой. Бүгдөө солилцоогоорой. Солиогүй хүмүүс зөндөө байна, дэмжиж байна гэж бичиж байгаа хүмүүс тийм ээ. За хоёр дахь ажил болохоор хэвлэл мэдээллийнхэнд хандаж нэвтрүүлэг хийжсэн. Бид бүхэн энэ ажлаа ч гэсэн үргэлжлүүлэн телевизүүдтэй нэлээд холбогдсон байгаа. За одоо дараа 7 хоног хийх ажил болохоор сая хэлсэн бүгдөө овог нэр утасынхаа дугаарыг бичээрэй. Бид бүхэн нэгтгээд албан бичиг хүргэхдээ та бүхний мэдээллийг ашигланаа. За ихтэй зарим нэг хөөрхөн охтууд руу банднэр бас залгаж магадгүй. Гэхдээ энэ хувийн мэдээллийн хувийн мэдээлэл нууц одоо халтсан үйл ажиллагааг бид нар бол хамгаалж чадахгүй. За 3-т болохоор 4-т болохоор тийм ээ. Өөрсдийн бодож явдаг, өөрсдийн бас хэлий гэсэн үгээ яг энэ нийтлэл болгож оруулаарэ гэж хүсье. За ингээд сүүлийн 1 минутыг танд. Би сая яг ярен дунд ингээд сонсч ирсэн чинь нэг юм бодогдлоо. За 1 минут байгаа шүү хурдлаарай. Биш ингээд сонгуул болж байгаа. Арай 2 сая гаруй болгоод Мятын үнийг маний дээр арай сонгуулийн нөгөө шууны мөнгө босгоод байгаа юм шүү дээ. Ер нь бол магадгүй ер нь бол манайхаа юу гэж бодож байна. Гэхдээ ер нь бол зүгээр яг бас манай зүгээр сайн мэдэхгүй л дээ зүгээр. Таньдаг нэг хүмүүс бол бас тиймэрхүү юм ярьж л байлээ. Гэхдээ бол энийг бол сенсац болгож ярмааргүй. Яагаад тэгэхээр сенсац болгоод ярьчих юм бол энэ бол зүгээр нэг хий хоосон хөөс болоод үлдчихэв. Яг маргааш ийм хий, яг одоо ийм хий, та утасынхаа дугаараа үлдээ. Яг одооноос нийтлэлээ бичих юмаа бодоод маргаашнаас нийтлээ оруулаарай гэдэг одоо юмаа л ярьцгаа. За тэгээд миний Монголын сайхан залуучууд хөвгүүл бүсгүүчүүд ижи яав ах эгч нар минь за ямар ч гэсэн Монголынхаа төлөө багахан ч гэсэн нэг зүйл рүү бүгдөө сэтгэл зүрхэн зориулаад явцгаая. Тэгээд жижиг зүйлсээс одоо агуу том амжилт эхэлдэг учраас утасынхаа дугаарыг бичээд байгаараа бид бүгдийн уриалж байгаа зүйлс идэвхтэй оролцоод байгаарай. За тэгжиж бид бүхэн гоё
амьдрал маань дээшлэх нь байна. За тэгээд цаашдаа бас бүхэн маань сайхан болох нэ. За тэгээд бүгдд нь энэ өдрийг сайхан өнгөрөөгөр гэж хэлье. Одоо орой болсон ч гэсэн бас унтах хүртлээр бас хугацаа байна. Тийм болохоор ажлыг бас бас үр дүнтэй өнгөрөөгөр гэж хэлье. Тэгээд цаг бол цаг. Амлсан бол амлсан лайва хийх ёстой. Тэгээд яг түн шигээ дуусгаад манай лайвыг сайн үзээрэй. Коммент бичээрэй гэж хэлье. Тэгээд та бүхэндээ баярлалаа. Хоёр дахь лайва дуусгалаа. За баяртай амжилт.